Орон нутгийн хамгаалтын тухай хуулийн дагуу орон нутгийн хамгаалтын томилгоод нэгжийн болон удирдах бүрэлдэхүүний сургалтыг 5 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд Дархан уул аймагт зохион байгууллаа. Энэ хүрээнд төрийн цэргийн болон хувь сахиулах байгууллагуудын материалын баазыг төшөглөв. Хүн нэг бүрийн болон сумангийн жигдэрэлтийн хэрийн дадлах сургууль боллоо. За өнөөдөр орон нутгийн томилгоолт бүрэлдэхүүний сургалтын үйл ажиллагаа маань ийхүү дамжуулалтаа болж өндөрлөж байна. За 3 өдөр энэ турш орон нутгийн томилгоолт бүрэлдэхүүний маань дадлах сургалтын ажил цэргийн байгууллага, хувь сахиулах байгууллагуудтайгаа хамтран зохион байгууллаа. За энэ хүү сургалтаар бол мэдээж гамшиг осол мөн тохиолдож болзошгүй эрсдлээс урдсан сэргийлэх ийм дадлаг сургууль мэдлэгийг бол дөрвөн сумын томилгоот бүрэлдэхүүнүүдтэй олгосон ийм ажил зохион байгууллаа. Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэсний сөрөг төсвөрлөх чадварыг бүрдүүлэх, орон нутгийн хамгаалтын томилгоот нэгжүүдийн бэлэн байдлыг хангах, иргэдийн эх орноо хамгаалах бэлтгэлжилтийг дээшлүүлэх гэж заасныг хэрэгжүүлэн дадлаг сургуульд итгэх санаачлагтай дэмжлэг үзүүлсэн хамт олонд талархал гартууллаа.